Сайн бацхан өрхөм үзэгчтэй орой минь төргий зочны цаг нэвтрүүлгийн манай ээлж дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн зочны хөтөлбөрт салхит чөвөө төвийн захирал Бадам ханд оролцож байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа, орой минь төргий. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй эдийн чиглэлээр бол танай байгууллага 10 хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг бол иргэд олон нийт маань маш сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд бол үнэхээр айлангаа залуучуудын асуудалд бол нэлээд анхаарч ирсэн. Тэднийг нийгэмшүүлэх тийм ээ. Тэднийг одоо нийгмийн амьдралд оролцох, амьдралаа авч явахад бол одоо ёстой л нөгөө түүчэн болж явсан юм байгууллага би хувьдаа бас боддتي. Тэгэхээр ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг ажлын байраар хангах гэдэг бол хамгийн чухал асуудал юм шиг байгаа. Тэгэхээр эндээс хоёлаа ярьцлага эхлэх үү. Баярлалаа. Тэгээ манай төв бол өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэхээр нийгмийн хандлагыг өөрчлөх гэж олон нийтийн оролцоо, хэвлэл мэдээлэл, уран бүтээлчтэй оролцоог аливаалах одоо татаж ажиллахыг хичээсэн. Тэгээд ер нь бол одоо байгууллагынхаа дэргэд бол би гишүүнчлэлгүй нийгэмд үйлчилдэг юм төрлийн бас байгууллага байсан юм л да. Тэгээ манайх 10 оноос хойш Америкт анх удаа аялсан аяллахаа дүнд бол дэрэгдээ бид одоо залуучуудын манлайлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зүйтэй юм аа гэж би бол бодсон. Тэгээд энэ амьдралд бол хүн хөгжлийн бэрхшээлтэй ч эрүүлч те ерөөсөө л иргэн хүнийхээ одоо үүрэг хариуцлагыг хүлээж амьдрах ёстой гэж бид нар бол шийдсэн. Тэгээ манай удирдах зөвлөлөөрөө шийдэж хагаад бид 1997 оноос ахуулаад бид нар бол бэрхшээлтэй иргэний энэ чиглэлээр бол одоо соёлын гай цэцгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр ахтайгаа танай телевизийн захирал байсан Наранбаатар захирал гэдэг нэг өөрөөс минь илүү өрөөл минь гэдэг нэг өглөө болгоны 10 минутын нэвтрүүлэг хийжсэн л да. Тэгээ энэ нэвтрүүлгийнхаа дүнд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль сурч ирсэн баха Дамжин цэцэг гэдэг охины талаар нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд төлөвлөгөө тэр охин эдийн засгийн сургуулаа төгссөн чинь Анод банк дор нэлт авсан гэсэн. Тэгээд би дараа нь тэр охинтойгоо нэг хэсэг холбоо тасраад ая бол нэгтлэн бодохоор бол манад бас тайлан тооцоо гаргахад дэмжиж ажиллаж хагаад тэгээд нэг хэсэг ингээд дэрлийн юугаар бас салсан байсан хаанаас нь мэдэхгүй. Тэгээ яжсан бид нэг 10 жилийнхаа ойг хийх гээд 2013 онд манай 10 жилийн аваа тэмдэглэсэн. Тэгэхэд тэр юм ихтэй тэр Unicast ажиллаж байгааг би мэдсэн. Гэхдээ тэгээ яасан сайхан юм би одоо тэр охин маань бүр өдөө олон жил ажиллаж байна гэд. Тэгээд энэ нь бол одоо миний ажил зурсан хүүхдүүдээс бол одоо нэг дор хаяад нэг 5-6 хүн бол одоо бодиттой том газар ажиллаж байна. Тэр нь бол амьдралын тариу сонины үед бол ажиллаж байгаа хөлт одоо Монголын Алтан санд Мигмарсар ингээд охин тий Ботокс маань бол Солонгост ажиллаж байна. Ингээд оюу толгой компани бол бас манай энэ аяллаа дунд 2010 онд Скотт дүүргийн иргэн ундрахыг ажилд авсан. Тэгээ манай төвийн гаргасан хүсэлтийн дагуу бол энэ залуучуудад ажлын байр гаргаснараа ажил олох ч эзэд хэрэгтэй өвдөн хувь хүнд ч хэрэгтэй. Хамгийн сүүлд гэхэд бол 2012 онд юм да Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцж байгаа инх нэм манайд ороод Тархан хотоос одоо Тархан хотын иргэн байсан. Одоо бол Баянзүрх дүүргийн 8 дугаар хоногт ажилладаг. Ингээд залуучуудыг ажлын байраар хангах бол миний хувьд бол өөртөө ч би баярлдаг тий. Та бол сая өнгөрсөн хугацаанд хэрхэн залуучуудыг ажлын байраар хангаж амьдралд нь хөл залгуулсан тухайга ярьж штэ. Тэгэхээр мэдээж олон залуучууд бас хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг бол энгийн иргэдийн амьдралд оролцоос бол нэг талаар бол тутмаг нь бол ойлгомжтой. Тэгэхээр ажлын байраар хангагдаж одоо ажилтаа орлоготой болно бол тэднэрт бол хамгийн чухал амьдралынх нь гол үзүүлэлт болж таараа. Тэгэхээр цаашид эдний залуучуудыгаа бас одоо ажлын байраар хангах боломж гарц нөхцөл нь ямар байна? Энэ дээр бас ярилцсан одоо хамтын ажиллагааны гэрээ дээр байгуулсан тэм зүйлүүд байгаа юу? За одоо бол манай төвийн 10 жилийн хүрээнд бол ерөнхийлөгчийн газар манайхтай бол энэ эвлүүл хийж сурцгаая гэдэг төслийг бол хамтарч хэрэгжүүлье гэдгийг бол ярилцсан байсан. Тэгээд би бас хувийн эрүүл мэндийн асуудлаас заримдаа бас энэ маань ороодох юм л да. Гэхдээ энэ дүнд бол сэргэн цэцэл хөгжлийн үндэсний төвгөд өнгөрсөн хугацаанд бол Эрдэнэ сайдын яамны хэрэгжүүлэгч агентлаг дээр сураад ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа тэр эвлүүлэгч компьютерийн одоо вебмастер дизайн төгссөн хүмүүс бол ажлын байргүй байна. Тэгэхээр бол бид нар сайтууд, телевизүүд дээрээс нь өдөр тутмын одоо сонингууд те эдгээр залуучуудыг бол дадлага хийлгүүлээд ажил байранд бол авахд бол боломжтой юм а гэсэн мэдээллийг надад бас өгч байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бол хөдөлмөр зурчлалын төвөө бол улам идэвхтэй ажиллах хэрэгтэй юм байна. Ингээд ажлаа аваад удаагүй номтой 2 сайттай бол манай төрийн бас байгууллагууд уулзна. Тэгэхээр JICA гэдэг олон улсын байгууллагын төсөл одоо хэрэгжиж эхэлнэ. Энэ бол Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
нийгмийн амьдралд идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх юм төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Тэгэхээр 4 жил хэрэгжихийн төслийн хугацаанд бол бид Японы засгийн газартай тэгээ JICA-гийн сөрөн төлөөлөгчтэй тийм энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадах байхаа гэж найдаж байгаа. Энэ төслийн хүрээнд ямар хүмүүс хамрагдах боломжтой юм? Хамрагдсанараа одоо ямар ажил мэргэжилтэй болох боломжтой? Ер нь бол 16-аас 45 хүртэлх насны залуучуудыг бол залуу хүний тоонд бид нар тооцож байгаа. Тэгэхээр хүн амын одоо дийлэнх эзэлж байгаа манай залуучууд тий ялангуяа Улаанбаатар хотод бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5% төгсөн одоо 120 мянган иргэн байлаа гэхэд тэрний нэг 70-80% нь бол 70 мянган нь бол Улаанбаатар хотод байгаа. Тэгэхээр энэ одоо нийслэл хотын 9 6 дүрэг тэгээд дагуул хотуудад бол байгаа энэ радио, телевиз, сайт тэгээд тухайн иргэдтэй өөрсдийнх нь л хийж чадахгүй хөдөлмөр гэж байхгүй тий. Тэгэхээр манлайлагч байна гэж юу хэлж байгаа юм бэхээр амьдралдаа идэвхтэй байгаад зүгээр нэг дүүс одоо халамж горлоо цуух биш баялаг бүтээж амьдрахыг л хэлээд байгаа. Тэгэхээр бид цаашдаа 18-аас 45 насны залуучуудыг ганц бие биш улсын хэмжээнд ажиллаж байгаа энэ хууль зүйн амлалт бүртгэлтэй нэг 170 гаруй төрлийн бас байгууллагууд байдаг бол засгийн газрын хэрэгжүүлэгч нь 17 одоо агентлаг яам тийм ээ хэрэгжүүлэгч агентлагууд яамтуудтай нь бол бид нар өнгөрсөн жилүүдэд хийсэн том ажил бол яамд болгон дээр болгон яамд болгон дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариулсан мэрэгчлэн ажиллаж байгаа. Тэгэхээр хөдөлмөр эрхлэх энэ сонирхолтой залуучуудыг цаашдаа бүртгээд ажлын байранд зохиос ажлын байранд зуучлахад бол боломж боловлон нээлттэй байгаа. Тэгэхээр ганцхан биднэрт энэ дээр хийж чадахгүй байгаа юм юу гэхээр бид статистик мэдээлэлээ бол их бодиттой болох хэрэгтэй. Энэ намын одоо шинэ одоо эмгтээ статистикийн аюугаар томилогдож байгааг харсан аюушин хариун заяа гэдэг. Тэгээ би тэр хүнтэй нэг уулзъя гэж бодож байгаа. Мэдээлэлээ зөв солилцох голдлого буруу боловсрогддог. Тэгэхээр болвол түүнийг хэрэгжүүлэхэд бол биднэрт ч гэсэн хэрэгтэй. Тэгэхээр цаашдаа бол бид хамгийн том хэрэгжүүлсэн өнгөрсөн засгийн газрын хаврын чуулганаар батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо бүхэл бодлогын яам шийдвэр гаргагчид төрийн бас байгууллагын одоо манлайлагчид бол хамтран оролцож иргэн хүн өөрөө бас хамгийн их оролцох хэрэгтэй. Тэгвэл ажлын байр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төдийгүй бас бүр одоо мэрэгжил эзэмшсэн диплома барьсан дээд мэрэгжилтэй одоо болсон хүчингүүд бол одоо ерөөсөө ажилгүй ингээд бараг готолдог чигээд л явж гин штэ тийм ээ. Ажлын байр бол байхгүй биш байгаад байна. Тэгсэн мөртлөө одоо ажиллахгүй байна гэдэг байгаа. Тэгээд энэний бас учир шалтгааныг магадгүй та бүхэн судалж үзээд тэр дундаа одоо хөгжлийн бэрхшээлтэй энэ залуучуудыг ажлын байраар хангах асуудалд манай ажил олгогчид өөрсдөө бас хэр санаачлахтай байд юм бол магадгүй жоохон ойр хандах ч юм уу тийм ээ эсвэл одоо хүндрэлттэй гарах асуудлаас нь жоохон тэр шатдаг ч юм уу тиймэрхүү байдал юм харагддаг. Хоёр талтай юм аа. Тэгэхээр өөрийгөө илэрхийлэх хүний нөөцийн мэрэгжилтэнтэйгээ зөв харьцах тийм ээ байгууллагуудын хоорондын уялдаа холбоо долимгаас нэгдүгürt жоохон энэ асуудал янз бүр байдаг баг. Цаашдаа бол бэрхшээлтэй иргэн өөрөө ажлыг гэсэн хүсэлтэй бол тэр дөрвийн хөлбөр эрхлэх албад дээр гаргаж өгнө. Тэрийг нь бол ажил олгогчос судлаад жоохон тэршэдэг асуудал бол байх нь байдаг баг. Би бол энэ намрын чуулганаар ялангуяа энэ засгийн газрыг бол тэр ялгарлан гадралтын хуулийг бүр баталж өгөөсэй гэж маш их хүсэж байгаа. Энэ юу гэхээр нас ус зүсээр нь ингээ ялгаад одоо иргэдийг ингээд ялгарлт байдаг шиг манай иргэдэд бол ажиллаж чадахгүй салбар. Тухайлбал одоо хэвлэл мэдээллийн салбарт би та нарын дунд ажиллаж байгаа шиг бусад иргэдийг ч гэсэн энэ зохиос ажлын байраар нь хангахад биднээс мэдээлэл аваад төрийн бас байгууллагуудын өргөн оролцоотой ажиллах юм бол энэ бол чадахгүй мэдхгүй юм бол байхгүй хаа. Тийм тавныхын дундаас ажиллаж явна гэж та хэллээ шүү дээ. Тэгэхээр яхаа аргагүй бадам ханд ихчийг бол соёлын тэргүүний ажилтан болтлоо бас өсөж дэвжиж явах юм хүн л дээ. Тэгэхээр хамгийн сүүлд хийсэн уран бүтээлийн ямар ол зомог байна? Үүнээсээ бас үзэгчтэй болцооч. Баярлалаа. Тэгэхэд нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд бол яалтч байхгүй миний бүтээлчин тэр амгшил өөрөө өөртөө итгэсэн байдал за цаг нартаа уралдаж байдаг энэ ажил тэгээд хамт олон одоо бүхэл хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа зөвхт маань бол дэмждэг. Тэгээд бүхэл телевизүүдтэй бол хандаж хэлэхэд миний одоо хамгийн сүүлийн одоо ном
одоо сүүлийн гिचтэй сүүлийн хийсэн бүтээлийн хувьд бол сэтгэл дүүрсэн он жилүүд ном маань одоо мөнхөн уншигчдын гар дээр хүрэх гэж байна. Энэ номын дотор одоо бичих тий одоо веб хийж байгаа хүмүүс нь бол бас одоо манай бэрхшээлтэй дүүнараас бас суугаад миний нэвтрүүлгэн дээр бол одоо монтажийг бас хийж штэ залуучууд. Тэгэхээр заавал одоо бид бие биендээ нэр хойч ямар нэгэн байдлаар ингээд өгж явахаар ерөөсө хүнд юу хийвэл эдэрт хамаатай юм бэ гэдгийг олоод харчвал зүгээр юм байж би боддгийн. Тэгээ номондоо бол би бичсэн байна. Би юугаар өнгөрсөн хугацаанд сэтгэлээ дүргэж амьдрсан юм бэ те. Хүний сэтгэл баян болвол тэгэл амьдрал өөрөө айгүй асар өргөн удан байна. Тийм болохоор магадгүй энэ номонд та нар өөрсдийнхөө нэрийг олж хараад маш их баярлах бах. Бадамандагч миний тухай ингэж боддгийм байна. Мартагдсан гэж одоо бодож байсан би тэр хүний сэтгэлд ийм л одоо дүр төрхөөр үлдсэн байна гэж олон хүмүүс харах бах. Тэгээд ажил олгогч эзэдээ баярлалаа. Миний номонд бас одоо шигтгий олгож үг хийж өгж байгаа тий шийдвэр гаргачлаар байна. Тухайлбал 10 онд манай аялалд бол хавуулт дүүргийн иргэний зардлыг даажсан ган үеийн дарга маань одоо айл хэдийн сэтгэлээ ирүүлсэн байна. Тэртээ одоо Сүхбаатар аймгаас эхэл Ахмад багш нарын холбооны Сүхбаатар эгч маань тий халдар эгч маань бол сэтгэлээ ирүүлсэн байна. Ингээд тийм болохоор утахгүй болох энэ номынхаа нээлтэнд та бүхнийг бас ураад тэгээ нийгмийн хандлагыг өөрчлөхөд хамтарч ажилласан уран бүтээлчдэд баярлалаа. Тэгэхээр одоо байгаа нийгмийн мэдээж нөгөө бас л хөгжлийн бэрхшээлтэй иргэд талаас л ярьж таарна шүү дээ хоёлаа тийм ээ. Тэгэхээр ер нь ямар вэ? Магадгүй одоо 5 жилийн өмнөхтэй ч юм уу 10 жилийн өмнөхтэй одоо ямар байж байна? Зөвлөшгүй болсон. Бид монголчууд уулаасаа сайхан сэтгэлтэй. Ялангуяа манай хэвлэлийн салбарт уран бүтээлчид бол би нийгмээс өмнө нэг төрүүн гიშгдэг хүмүүс гэж ойлгодог. Тэгэхээр хинтэн ч гэсэн хэлсэн бид нар тий хандийн тоглолтыг аль хэдийн дуучид маань санаачилсан л явдаг. Тэгээд эхлэлийн салбарын бол бүгдээрээ л шүүрэл нэвтрүүлэг хийдэг. Харин би одоо Монголд 30 гаруй телевиз байгаа болохоор та бүхэндээ уриалахад дохионых нь одоо тий тохиолыг нь оруулж бол Монголд амьдардаг 13,000 орчим тэр сонслын бэрхшээлтэй иргэд бол мэдээллийг авч чадна. Тэгээд шин нэвтрүүлгүүдийг одоо бэлтгэж гаргаад бид нартай бас ярилцаар бид нарт бол алтан санаанууд байна. Тэгээд энэ санаагаа бол одоо бид нар брэнд болгож хөгжүүлэх хэрэгтэй. Тийм болохоор бол биднэрт хийх ажил их байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус олон нийтийн байгууллагууд их олон байдаг л да. Тэгэхээр мэдээж төрийн бус байгууллагуудын статус төрийн ачаанаас өөрлөлцөж төр одоо олон нийт хоёрын гүүр болж бас хамтарч ажилладаг ийм л утгатай гэж би бас ойлгодгийн. Тэр утгаараа энэ үүргээ хэр биелүүлж гэн энэ зорилгоо хэр хангаж гэн өнгөрсөн хугацаанд бас төрийн бус байгууллагууд өөрсдөө хоорондоо хамтарч ямар нэг зорилгын төлөө те ямар нэг шийдвэрийг зөв шийдвэрийг гаргуулахын төлөө бас хийсэн алхмууд нь үр дүнтэй байж чадав. За сайн ажгаар сар байдаг уучлаарай тий ийм сайхан зочны цаг дээр орчод энэ том интерес ингээд хүмүүсийн талаар бас таагүй юм ярихт надад жоохон хэцүү байдаг. Тэгвэл шударгаар ярихад бол төрийн бус байгууллага гэдэг бол асар их юм хийж чаддаг юм аа. Би сая АСЕАН-ийн хуралд оролцож байхдаа энэ Аз, Европын ард түмнүүдийн чуулганд 4-6 бол би оролцож суусан. Тэгээд тэнд сууж байхдаа бол маш их зүйлийг бодсон. Өнгөрсөн жилүүдэд ажилласан ажлын дунд бол Монгол улсад маш мундаг байдаг юм байна. Бид нар бол одоо тунхаг өчгүүд, хуулиндаа бол өөрчлөлтүүдийг асар сайн хийж чадсан байна. Энийг хэрэгжүүлэх шатанд бол бид нар жоохон дутагдaltaй. Юугаараа дутагдaltaй вэ гэхээр энэ өмнөөс буюу бидний өмнөөс хүмүүс шийдвэр гаргаад яг тэр бодлогыг барьж байгаа хүмүүсийг бол урьж одоо ажилуулахтаа бол жоохон дутуу юм байна. За яг Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн итгэл төрүүлсэн одоо нэг үг нь юу вэ гэхээр төрийн бус байгууллагуудын хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа гэж. Тэгэхээр төрийн нуруунаас үүрч энэ их ачааг үүрж байгаа хүмүүст ядаж одоо татварын 1% л бид нар шийдэд өгчөд маш их ажил хийнэ. Яг тэгэхээр гэрээгээр одоо ажиллаад хөдөлмөрийн хуулийн 111 дугаар зүйл тий засгийн газрын 219 дугаар тогтоол өдөргээд байж байгаа. Тэгэхэд гишүүнчлэлтэй байгууллага нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд гэж хоёр янз байгаа. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд нийгмийнхаа сайн сайхны төлөө юу хийж байгаа? Тэдэрт бол санхүүжилт олдоход бас жоохон хэцүү байдаг байхгүй. Гишүүдтэй байгууллага бол гишүүд нь гарт тутмын татвараа өгөөд бас одоо ивент итгэгчид танилцуулагчид нэг сая төгрөг дотор бол танд өргөдөг. Тэгтэл бид нар танд өргөж байгаа аж ахуйн нэгжүүдийг бол татвараас нь хөнгөлүүлэхгүй болохоор бид нар танд өгөх байгууллага олдохгүй. Тэгэхээр энэ хэцүү цаг үе гэж одоо хэлэх гээд байгаа нь юу гэхээр бид нар зүгээр бүтээн байгуулалт өндөр байшин босгоод байгаа. Харин хүмүүс оюун санаас төхөөгөө өөрчилж хүн хандах хандлага арай өөр хүнийг үнэлэх үнэлгээ, оюун тархийг үнэлэх үнэлгээг л одоо дэвшлүүлмээр байна.
Тэгвэл бид нар шинэ гоё ордон байшин дотор хуучин сэтгэлээр амьдраад байхаар зөрчилдөөн болоод байгаа гэж бид нар олж хардаг. Гэхдээ яг вэ зүгээр энэ олоныг бол монголчууд ийм нэгдэлтэйгээр уучраа болоод харин одоо энэ засгийн газарт би одоо дөнгөж бүрэлдэж байгаа засгийн газарт юу хэлэх гэж байгаа гэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр бол орон тооны бус зөвлөхөөр манай гэрэл ажиллаж байгаа. Тэгвэл бусад ерөнхийлөгч ерөнхий сайд за бусад одоо сайдуудын зөвлөхөөр бол манайхан бол өлгөө хийж чадна. Тэгэхээр бол эдийн тэр чадварыг үнэлэх юм бол далд хөлмөрийн нөөц юм да. Би бас төрийн бус байгууллагад өөрөө ч гэсэн ажиллаж байсан үний хувьд бол ер нь төрийн бус байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг тийм ээ дайлангаа төрөний таны хэлсэн нөгөө хандлагыг өөрчлөх гэдэг олон нийтийн үзэл бодол дуу хоолой амьдралыг харж байгаа байдал тухайн асуудлыг олж харж байгаа байдалд нь ямар зөв хандлага ямар одоо олон улсын туршлагч гэдгийг байдгийн бэ гэдгийг нэвтрүүлэхэд их тийм уян хатан хурдан ажиллаж чаддаг тийм хөрөг чадвартай статустай тийм хүмүүс байдсан болоо гэж хараад байдаг л та. Би сарсан сая ингээ асемын хуралцуугтаа ч гэсэн тэр санаачлагч манай төрөд болон одоо хурлыг тэргүүлжсэн Энди гэдэг ноёнд уулзсан. Тэгээд тэр хүн англи хүн байсан. Тэгээд надтай хурлын цэцэрлэгээр уулзаад би нэг үг хэлсэн юм аа. Тэгээд тэр нь болохоор парламент дотроо бид нэг лобби бүлэглэж болсон. Тэгээд энэ бол 2004-8 онд хэрэгжсэн асар том үйл явц болсон. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч нь өөрөө бол энэ хуулийг анх харуулхад хөлбөмбөгийн 111-р зүйл квотыг батлуулахад улсын хурлын гишүүн асан Шарвч Унцын Батбаяргаа маш сайн ажилласан. За тэгээд дээр нь энэ бүлгийн гишүүд болох амрал гишүүн оюун тэгэл долгоргой тий. Одоо онцгой хуулийн сайд Оюнбатар ч гэсэн өөрөө хууль зүйн хувьд маш сайн ажилласан. Тэгэхээр үсэх аргагүй намын бүлгүүд намын бүлгүүдтэй бид нар бол санал хэлээд ажилладаг. Тэгэхээр энэ парламентэд ч гэсэн олондоо танигдаагүй гишүүд олон байгаа. Тэгэхээр бид эдгээрийг өөрч ажиллах болно. Ялангуяа бол парламентын сэтгүүлчдийн оролцоогоор эдгээр бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг өөрчлөхөд бид бэрхшээлгүй гэж ярмааргүй байна. Зөвөр өөр хөслөө хүлээгээд иргэн үеийнхээ хувьд би одоо хариуцлагатай амьдрмаар байна шүү дээ. Тэгэхэд чинь намайг одоо нэг баялаг бүтээгчд гэж олж хараасаа гэж зөндөө олон залуучууд хүсэж байгаа. Тэгэхээр тэд бол одоо дүүрэг болгоноос сонгогдсон тойргийн гишүүд нь ч гэсэн манай одоо төвтэй хамтарч ажилласаа гэж би одоо манай иргэдтэй тий харьцаж ажилласаа гэж боддог. Одоо харьцсан бол Бадамхан Долгор сүрэн гэсэн фэйсбүүкийн хаяг байгаа. Тэгээд хамтарч ажиллаарай. За баярлалаа. Тэгэхээр таны ярианд бол нилээдгүй одоо их хуралд ирсэн гишүүдтэй юм уу эсвэл одоо төрийн эрх барихтай байгууллагын хүмүүс бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаарах ёстой гэдгийг бол дахин хэлээд байгааг бол анзаарлаа. Тэгэхээр мэдээж ингэж харлаа. За зүгээр тодорхой мэдээллүүдийг нөгөн тэгээд бусад төрийн бас байгууллагууд болон төртэйгээ бид нар яалтчгүй уйлдчихж л одоо энэ амьдрал өршөө хөдлөн тийм болохоор баярлалаа. Намайг хэрэг ийм одоо цаг гаргаж урьсан явдалд санаанд одоо урилга баярлалаа. За баярлалаа танд амжилт хүсье. Манай өнөөдрийн зочны цаг хөтөлбөр энэ түрээд өндөрлөж дараагийн зочны цагаар уулзъя. Баяртай үзэгчдээ.